Хятадын нутгаас сар дахал болон тархах өндөр эрсдэл бүхий коронавирусны шинэ төрлийг сарьсан багваханаас илрүүллээ. Эрдэмтэд уг вирусыг HKU5 COVID-2 гэж нэрлсэн бөгөөд агаар туслын замаар хурдан тархах магадлалтай гэдгээрээ ковидтэй төстэй. Энэ вирус нь хүнээс хүнд тэр бүхэл амьтны өөр төрөл зүйлдэж халдварлах магадлалтайг судлаачид тогтоосон байна. Бүгд найрамдах Хятад ард улсын судлаачид энэхүү вирусыг илүү наривчлан судалж байгаа ч. Энэ сарын 18-ны өдөр Cell сэтгүүлд нийтлсэн шинжлэх ухааны өгүүлэлт вирусны тодорхой гарвалыг илрүүлж тэдний зоонозын эрсдэл өндөр байгааг тогтоолоо. Боломжит эрсдэл маш өндөр хэдий ч бид бууж өгөлгүй үргэлжлүүлэн судална гэж. Энэхүү COVID-2 гэж нэрлсэн шинэ вирусыг лабораторийн аргаар туршиж үзэхэд хүний амьсгалын замын систем уушгинд нөлөөлөхөөс гадна эзний эсүүдэд халддаг болохыг тогтоосон байна. Гэвч Америк нэгдсэн улс болон барууны хэвлэлүүд Хятадууд чухам ямар судалгаа хийж байгаа нь тодорхойгүй гэж шүүмжилсэн байна. Учир нь сарьсан багвахаа коронавирусны хэд хэдэн төрлийг тээдэг бөгөөд амьтнаас амьтанд хүнээс хүнд тархах эрсдэл өндөр гэдгийг тогтоожээ.